За сэмцэн та бүхэнд одоо ингээ веб фронт хэсэг хийх ингээд ээлжид хичээлээр болж байгаа баяртай байна. За өнөөдөр бид нар ингээд 4 5 6 цуврал хичээлийг өмнө ингээ хийж бэлтчихсэн байгаа. Өнөөдөр бүгдээр яг ийм бодит бас ийм өөртөөхөө загварыг гаргаж үзье гэж бодож байна. Тийм учраас би яг ийм ингээ загвар бэлтчихсэн. Одоо яг энэ загвараа дуурайгаад бүгдээр эхнээс нь ингээд хийж үзье. Өнөөдөр бол яг энэ удаагийн хичээлээр бол уудаа энэ бэкграунд хэсгээ дуудаад энэ саарл ТV үүсгээд тэгээд энэ зураг дуудах юм хичээлийг үзье гэж бодож байна. За тийм учраас би бол аль нь ингээд энэ формод үүсгэчихсэн байгаа. За энэ дотор байгаа энэ зургийг үлдээчихье. Би энэ зураг татаад авчихсан. За зургаас устгах чи бүгд эхнээс нь хий гэж бодож байна. Тэгэхээр хамгийн түрүүнд бид энэ фолдер үүсгэх яагаад фолдер үүсгэх ёстой гэдэг чигээр өмнө үзчихсэн учраас төгсгөлөө хийгээ явъя. За би олон зураг татсан мөн интро дахиад би image гэсэн фолдер үүсгэчихье. За тэгэнгүүтээ одоо бүгдрөө энэ background зураг татаж аавна гэсэн үг. За би яг энэ дээр бол ингээ хайж байсан байна. Тэгэхээр одоо background nature wallpaper гэх юм уу те. За нэг хүссэн зургийн дээр дарж оронгуудаа энэ багаж хэрэгсэл гэж энэ гарч ирж байгаа. Эндээс та хэмжээгээ том гэж сонгоход таны зураг том хэмжээтэй гарч ирнэ. А 100-ны ийм ногоон гой зураг сонгоё гэж болно. Нэг бол багаж руугаа ороод өнгө гэдэг эндээс та ямар өнгийн зураг хайх юм бэ? Би юм намрын юм гоё шаргал өнгийн зураг хаяа гэж бодох юм бол ингээд ороод сонгож болно гэсэн үг. За тэгэхээр энэ 3000 юу энэ хангалттай том зураг байгаа учраас би энийг ингээд татаад авчи. Тэгээд энэ фолдер дотроо 1 2 3 гар өтгөл нь JPG гэдэг ирэхэд бид дууж болохоор өтгөл байгаа учраас ингээд авчихна. За би ирэхэд энэ Sublime маш олон юм дээр бичих болно. Гэхдээ би энэ Sublime дээр бичих айгүй дуртай учраас би өөрийнхөө дуртай юм хэсэгтээ бичиж тэгээ control n бид нар өмнө эдрийг бол үзсэн учраас эхний хуудсыг нээгээд саяныхан фолдер дотор хадгална. Бидний фолдер маань ямар нэртэй фолдер байгаа вэ? Login гэсэн фолдер байгаа. Энэ байна. За энэ дотор би нэг нь index.html гэж хадгалчихъя. За эхний фолдер ихний үүслээ хоёр дахь нь оруулаад style.css гэж хадгалчихъя. За ингэ ороод ирж байгаа. За одоо бид өмнө фолдер руу ороод үзэнгүүт бид нэр тийм хоёр файл нэг үүсчихсэн. Зураг нэг ороод ирчихсэн байгаа. За одоо бүгдөө энэ хийж байгаа юм руу ороо харангууд нэг юм эхлээд навтас ийм background-а дуудчих хэрэгтэй байна гэсэн үг. За бид нар өмнөх хичээл бол хангалттай үтсэн учраас би шууд HTML үүсгэх явлаа. Oh my god. Яашгүй юм бэ. Тийм үлээсээ нэлээд ажиллаж шүү. За шүүнгээд ирлээ. Би нэг нь болонгуудаа login page гэдэг ингэ нэр өгчээ. За тэгээд энэ хоёрын хооронд нь холбогддог гэдгийг та анализыг мэдж байгаа учраас шууд link гэдэг яг тэрнтэй адилхан бичих хэрэгтэй. style.css ингэ холбогдоо хийсэн бол бидний хооронд авч болно, ажиллуулж болно. За өдөр яг ямар хөө байдалтай байна бидний вебороо харъя. За бид нар одоо нэг юм цагаан өнгөл байна. Бид нар энийг одоо нэг юм ингээд бла бла гэж бичээд ингээд оронгууд ингээд ажигддаг нэг юм веб болох гээд байгаа гэсэн үг. Home дээр нь дарангууд ингээд юу дахиад өөр нэг яг би зүгээр туршилтаар ингээд хостоор холбож исэн. За тэгэнгүүт одоо бидэрт нэг юм цагаан юм байгаад байна. Одоо энэ цагаан дээрээ бүгдөө background-а дуудана. Body гэдгийг бол би тайлбарласан учраас шууд body дээрээ background-а дуудчихъя гэж бодож байна. Body за өнөөдөр шинээр ганц нэг юм нэмж үзнэ. Background image гэж дуудана. Юу дуудаж байгаа учраас тэгээ юу ороод гэж дуудаад folder-ийн нэр нь image, зургийн нэр нь 1 2 3, зургийн төв нь JPG. За хадгалаад орж ирдгүү. Яасан байж болох уу? За өдөр энэ руу ороод, desktop руу ороод, login page руу ороод харъя image-ийн жижигээрээ байна. 1 2 3 JPG л гэж байна. 1 2 3 JPG. Тэгвэл бид нар энэ дээр холбогдлон дээр аль нэг хадгалаг юм лөө. Энийг хадгалаагүй гэж магтгүй. Шгүй. За.
За алдаа гаргуул сайн сурна гэж үздэг хүн би background body дээрээ image 1 2 3 jpg sorry энэ би нэг jpg-гээ дутсан байна. За ингэ хитрхи том зураг учраас энэ ингээд шууд бол ингээд дэлгээс давж орж ирж байгаа учраас бид нар background size-ыг нэг бидний зургийн хэм size аваа гэт 100% болгох жишээ хань нэг л үтцэн easy те. Зянгууд ингээд зураг маань ингээд ороод ирчихнэ. За зураг ороод ирсэн учраас одоо бид энэ дөрвөлжин хэсгийг үүсгэе, энэ саарл хэсгийг үүсгэе. Тэгээ би өдөр арай өөр юм саарл өнгөөр арай юм гэрэлтсэн бид RGB гэдэг background-ыг ашиглаж үзье гэж бодож байгаа. Тийм учраас энэ дээрээ div үүсгэн div ensemble хаа гэдэг дүрмийн дагуу div хаачна. За class гээ та нар хүссэн нэрээ өгвөл би зүгээр амархан байх үүдэн шүү нэг гэж нэр өгөөд энэ дээрээ technic гээд width-ийг өргөнөө нэг за 80 пиксел өгөөд үзье. Гэтэ ямар хөө байх нь хийдтэй бол арай өндөр байх учраас 200 пикселтэйгээр sorry нэг энд бол хэд нэг шууд background өнгө дуудчихъя гэж бодож байна би. Color гэдэг өмнөх жилүүд бас дүүг харах юм ланд бүх юмнууд нэг бүсэлд тайлбар оруулсан байгаа учраас одоо шууд хийгээ явж байгаа. Read dark гэдэг нөгөөд очирээд энэ дээрээ special controller түү жижигхэн байна. Тэр хийж жижигхэн байгаа учраас энэ баг нь өөрөө 200 биш үү. Энэ баг нь 600 биш үү. Oh my god. Аачлаарай. Энэ бол 400. Энэ 300 юм уу? Control S, Control R хийж байгаа. За иймэрхүү байж болж байна. За одоо энэ дээрээ би margin top орно. Margin за шууд top гэж бичиж үзье. Top нь 1 pixel гээд үзэхээр яаж за margin даа гэж. За margin top нь 100 pixel margin баруун зүүн шинээс явж шахахгүй болохгүй гэжсэн margin left нь 100 pixel. За энийг 200 болгоч тийм үү? Яаж баримлаг өгчөө. Zia controller Zia бараг л та гэдэг шиг. Яг жоохон нэмхэл те. Нэг 150 байх болох юм жишээ. Zia ингээд ороод ирчих гэсэн үг. За одоо бүгд энийг ингээд одоо жишээ нь энэ ингээ уугуулсан өнгөм хав харан цэв синхрон өнгө гэж болно шүү дээ те. Color code ороод өсөг. Гэтэл бид нар энийг цаатлагын background-ыг юм гэрэлтсэн өнгөөр гэрэлтсэн маягийн өнгөөр яаж хийх вэ гэдэг асуудал дээр өдөр жоохон анхаарлаа хандуулъя. RGBA гэдэг нь болохоор ингээ ороод ирж байгаа. Одоо энэ тасгар болно гэсэн үг. Энэ ингээд 1 хамгийн ардлын тоо бүхэл нэг болохоор тасгар өнгөийг илэрхийлдэг. Тийм учраас энэ ингээд тасгар болно. За тасгараасаа болоод цаашаа гэрэлтэн гэсэн үг. Тэгэхээр мэдээж энэ бүхэл нэгэн тасгар юм бол 0.6 хавцаа байвал яаж харагдах вэ гэж иймэрхүү гэрэлт иймэрхүү болно гэсэн үг. Юм цонх шиг юм гэрэлт. Арай их байна гэж үзэх юм бол та 0.7 болоод багасгаж болно. Control Zia нэг иймэрхүү. Zia ингээд иймэрхүү маягаар үүсгэж чинь бид хэрэгтэй бол маш энгийн шууд. За дараагийнхаа div-ийг үүсгий бүгдөө хамтдаа үүсгийа div гээд тэгээд div гээд тагаад энийг би class гэж нэрлээд 2 easy байх үүднээс та нар бол хүссэн нэрээ өгөө явж болно. 2 за энэ дээр өмнө бид дөрвөлжин дөрвс бөөрки болох төсөл үзээгүй байгаа учраас тэрийг бас өндөр орно. Color нь за одоо ялгах үүднээс white ч үгүй юм уу те. За тэнгүүтээ width тэг дөрвөлжин ихлээд байх хэрэгтэй. 80 pixel хэдэн 80 pixel. За control
хаахын доор гарч ирж байна. Мэдээж биднэрт нэг дүрэн байгаа. Бид нар энийг дотор нь гэх юм бол энэ ингээд яг энийг хязгаарлаж байгаа. Энэ төгсгөл нь энэ хэсэг, эхлэл нь энэ хэсэг, төгсгөл нь энийг дотор нь оруулахын тулд бид нар яах вэ гэхээр энийг катлж авангуудаа энэ дотроо бичиж өгөх хэрэгтэй гэсэн үг болно гэсэн. За энд би нэг хаштаг билүү бичлээ. Sorry. За ингэ ороод ирж байгаа. Арай жижигхэн байгаа учраас 100 байхад болох юм санагдаад явчлаа. 100 controller. За нэг би margin left-ийг нэг 90 пиксел ректурч. За ингээд баг нь яг болоод байгаа юм шүү те. За тэгвэл би одоо нэг border болгоё гэх юм бол border radius-ийг нь 100% болгочно гэсэн үг. Хувь шүү. Пикселээр авах юм бол наа чи бөөрлээд 1000% болох. За ингээд бидний энэ хэсэг ингээ ороод ирлээ. За энэ дотор дуудах зургаа бид нэр horse icon гэдэг юм. Хүссэн зургаараа дуудаж болно. Би энэ морины толгой дуудъя гэж бодъё. Save as хийгээд саяныхаа фолдер дотор 1 2 3 4 болгочихно. За ингээд одоо эндээсээ би энийг image болгоод юу гараад image гэсэн фолдер дотор байгаа 1 2 3 4-ийг цэг JPG өргөтгөлөөр дуудана гэж байгаа. За пат гэсэн чинь орж ирдэг. Хадгалчи. Дулаагүй байж магадгүй заавал хадгалах ёстой. За sorry оржихгүй байна. Image 1 2 3 4 цэг background image. За тэгвэл бүгдөө одоо folder дээр алдаа гарнаа. Folder дотор нь ороогүй юм шиг байна. Энэ шалгаагүй нөрсөн байна. 1 2 3 4. Энэ өргөтгөл нь PNG байсан юм болов? JPG л байна да. JPG 1 2 3 type. Хэтэрхий минь магадгүй хэтэрхий том байж магадгүй. Тэгээд цагаан өнгө нь орж ирээд байж магадгүй гэж үзээд background size 100% болгочих. Я контроллер апа тийм байна. Тэгээ нэг том зураг байгаад тэгээд нөгөө бидний морь цагаан бэкграунд тавьчихсан гэж жижиг хараад байсан байна. За янзаас ингэ энэ хүртэл өнөөдөр та бүхэн дуурайгаад хийгээрэй. Тэгээд дараагийн хичээл дээр үргэлжлүүлээд явъя. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.